Орхон аймгийн Баяр наадмын үйл ажиллагаанд энэ жил 270 сая төгрөг зарцуулна. Ингэхдээ ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд 49 сая, хүчит бүхийн барилдаанд 21 сая, хурдан морины уралдаанд 45 сая, сур, шагаа харваанд 20 сая, наадмын нээлтийн үйл ажиллагаанд 90 сая төгрөг болон бусад арга хэмжээнд зарцуулагдах юм. Энэ жилийн Баяр наадмын соёл урлагийн арга хэмжээнд 1300 гаруй ажилтан, уран бүтээлч оролцох юм байна. За өөр санд байхгүй санд тасалдагдсан дахиад таслах саналаа. Ерөнхийдөө одоогийн байдлаар бол одоо фоны үзүүлбэр нийт одоо урлагийн уран сайхны хүмүүс бол нэлээд 1300 оны одоо ийм саналтай явж байна. Тэгээ эндээсээ нэмэгдэх нь хасагдах нь ингээд ажлын явцын үед бол бас тодорхой болно. Энэ нь бол 1000-аас байхгүй. Тэгээд аль болохоор хамгийн гол нь үзэгч дүүрэн байгаасай л гэж одоо хүсдэг. Үзэгч дүүрэн байна гэдэг нь бол бас одоо үзэгчд маань бас одоо таашааж үзэж одоо нэмэгдээсэй л гэж бодож байгаа. Тийм байгаа учраас бид нар бол 10 цаг 20 минутаас эхлээд урлагийн тоглолтоо нөгөө урдчилгаа болсон ийм үзэгчд маань нөгөө 5 тухтай суухаар одоо суудлаа эцэцэх зориулсан бас тусгай хөтөлбөрийг бас боловсруулж байна. За өөр санд байхгүй санд тасалдагдсан дахиад таслах саналаа. Орхон аймгийн энэ жилийн Баяр наадмыг зохион байгуулах комисс болон үйл ажиллагааны зардлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 6 дугаар хуралдаанаар хэлэлцэн батллаа. Өмнөх жилүүдэд Баяр наадамд 150-аас 200 сая төгрөгийг зарцуулж байсан бол энэ жил 270 сая болон нэмэгдсэн байна. Шаардлагатай бол албан бичгээр хөгжүүлээ. Энэ оны төсөв бол нэмэгдсэн зүйл огт байхгүй. Харин одоо хасагдж орж иж байгаа гэдгийг нийт тэмээлээр хэлчихье. За ер нь бол Баяр наадмын төсөв бол ер нь 150 одоо 200 орчим сая төгрөнд л урд жилүүдийн наадмууд бол зохион байгуулагддаг. За энэ жилийнх бол 270 сая төгрөг батлагдлаа. Аль болохоор одоо үр дүн гарахыг хичээнэ. Энд бол олон зуун одоо бараг 500-аас 600 гаруй төрийн албан хаагчид бол энэ одоо 2 өдрийн хугацаанд Эрдэнэ хотын ард иргэдийг наадуулахын тулд бол ажилдаг. Тэгэхээр эдгээр одоо албан хаагчдыг бас одоо ээлжийн амралт тодорхой хэмжээний цалин үс нэмэгдлүүдийг бол олгоно гэж ингэж бодож байгаа. За төсвийг нэмэгдснээр үйл ажиллагаагаа сайжруулах нь зайлшгүй. Гэхдээ одоо юу гэдэг 100% төсвөөс бүх зүйл шалтгаалдаг гэсэн зүйл биш. Энэ зохион байгуулалтыг хийх одоо ур чадвар тодорхой хэмжээний мэргэжлийн байгууллагуудын оролцоо, за иргэд олон түвний одоо наадамдаа соёлтой зөв оролцох, хог аягтай аяхгүй байх гэдэг уяачид олон түмэн манаас одоо орны уралдаанд соёлтой зөв болсон оролцох одоо үнэхээр одоо уралдаж болохгүй морийг уралдуулах гад тэгээ морио дагах гад одоо машины зөвшөөрөл хөөгөөд ингээд одоо бетонт болоод авахгүй бөхчүүд маань одоо сайхан бас өөрсдийнхөө эрэмч цолонд одоо таарсан бүртгэл судалгаагаа хийлгээд ингээ барилдаад харваачд маань сайхан одоо мэрэгэн цэцмэрнэ үзээ шагаачд маань ингээд бас одоо багийн харваагаа ухаалаад ингээд наадамч олон түмэн бүгдөө одоо хаана ийм нэгдэлтэй сайхан сэтгэлтэй наадахаа гэж найдаж бид хичээж ажиллана. Тэрнээс одоо юу гэдэг 100% бүх юм сайхан болгоно гэж бол амлаж чадахгүй. За аймгийн одоо Баяр наадмын зохион байгуулах хороо бол өөрөө бас онцгой үүрэгтэй хороо. Энэ хороонд бол одоо төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг нэлээд төлхөө оруулсан. Хорооны одоо ахлагчаар нь бол миний биеийг томиллоо. За хорооны орлогч дараагаар бол одоо төмөн жаргал дарах Батмөнх одоо ерөнхий инженерийг томилж байна. Нэгснээр Эрдэнэ төлөвлөлтөөр хотын хамтын ажиллагаа сайжирна гэж ингэж харж байгаа. За энэ төр мэдээж одоо чиг үүргээр хангагч байгууллагын одоо Эрдэнэ дулааны цахилгаан түгээх, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Эрдэнэ тус одоо орон нутгийн өмчтэй компаниуд орж байна. За сая бас хурлын хуралдаан дээр төлөөлөгч санал гаргаж Гамболд, Юмөнхөө, Алтан шагаа, Гомдсонгийн Эрдэнэт гэсэн 4 төлөөлөгчийг бас оруулж ингэ санал гаргаж нийтдээ 27 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн Баяр наадмын зохион байгуулалт хороо бол байгуулагдлаа. Орхон аймгийн хувьд өнгөрсөн жил түүхт 45 жилийн ойгоо тэмдэглэж чадаагүй учраас энэ жилийн Баяр наадмын соёл урлагийн арга хэмжээгээр тусайд зориулсан уран бүтээл төлөвлөлтийг наадмын ерөнхий найруулагч онцоллоо. Шаардлагатай бол албан бичгээр хөгжүүлээ. Энэ оны төсөв бол нэмэгдсэн зүйл огт байхгүй. Харин одоо хасагдж орж иж байгаа гэдгийг нийт тэмээлээр хэлчихье.